За сайн байна уу? Өдөр болгон баяр YouTube сувгийн дараагийн unbox бичлэг эхэлж байна. За энэ бичлэг маань яадаг вэ гэхээр бид нэр бүгд найрамд хотодоор тусаас ямарваа нэгэн тодорхой аппликейшнуудаар дамжуулаад бараа бүтээгдэхүүнүүд захиалж сурч байгаа шүү дээ. Тэгэхээр гол нь зарим захиалсан бараа маань зураг шигэ биш, зурагнаас өөр. За зурагтайгаа адилхан байсан ч гэсэн материал нь жоохон зөвхөн ирээд идэг байхгүй юу? Мэдж байгаа хүмүүс нь мэдж байгаа тий. Тэгэхээр хэрвээ захиалж үзээгүй захиалж сураагаа бол бас итгэн захиалж сураарай гэж зөвлөе. Ягаад тэгэхээр энэ бид нэрээ ингээд өдөр тутамдаа дэлгүүрээс бараа бүтээгдэхүүн ингээд завхарлаа төвөөдөөс гаднаас одоо эндээс худалдаж авч байгаагаас яг л ялгаагүй адилхан бүгд найрамд хотод улсаас импортоор ирж байгаа. Тийм бараг заавал олонт шат амжлаггүйгээр боломжийн бүр 2-10 дахин маш хэм дүнээр авах боломжууд биднэрт гарч идэг. Тэгэхээр гэхдээ ягаад манай бичлэгийн гол санаа ягаад энэ бичлэгийг хийж байгаа гэхээр зарим захиалсан бараа маань зурагнаас жоох өөр хичдэг. Өөрөөс гадна зарим материалын хувьд бол жоохон зөвхөн сонир ирсэн байдаг. Тэгэхээр хамгийн гол нь за эхний бараагаа харуулъя. Хамгийн гол нь яаж яах вэ гэхээр яг би одоо ингээд захиалсан бараануудаа задлж үзүүлээд яг энэ бараа ямар үнэтэй ирд юм бэ? Та нар манаас энэ бараа захиалах хүсч байвал яг миний захиалсан бараанд линкний дагуу надаас линкийг аваад яг энэ линкний дагуу захиалвал яг л ийм ирнэ гэсэн үг шүү. За тэгээд гол нь чанартай ирж гинөө, онцгүй ирж гинөө гэдгийг би танартай шууд ингээд газар дээр задлаад харуулна. За энэ юу гэхээр утасны тогтоогч, машины утас тогтоогч. За та нар энэ өмнөх бичлэгүүдийг үзчихсэн хүмүүс бол мэдж байгаа тий. Миний машин нөгөө Cruiser байхгүй юу? Тэгээд онцлог нь юу вэ гэхээр яг миний бодлоор нөгөө юм ихэнх нөгөө утасны гоё наалтууд сууринууд ч юм тэгшин гадаргууд дээр наачдаг байдаг штэ. Машин наалтчдаг. Гэхдээ Cruise 20 болохоор яг тийм гоё тэгшин гадаргуу байдаг байхгүй юу? Тэгэхээр жоохон хэцүү. Тэгээд тийм болохоор энэ суурийг сонгосон. Энэ яадаг вэ гэхээр паранд авчулдаг. За энэ үнийг нэр харуулж ийм үнээр ирсэн. За тэгээд ингээд парнаасаа шургуулад ингээд гогдоо тогтоочно. Ингээд доорооны суурьтай. За тэгээд гол нь энэ нэг соронцтой загвар. Миний утас нэг жоохон хоошоо өргөн болохоор ийм шургуулдаг бас загвар надад одоо машинд байгаа л да. Тэгэхээр хойтлын кейсэнд тулаад идэв. Соронцтой болохоор амар. За ийм усны төвөр байна. За дараагийн бараа. Юу вэ гэхээр за энийг задлаа. Энэ миний бодож байгаа бараа юм баха. Комбайн. Сара. За энэ юу вэ гэхээр нөгөө өмнө бичлэгийн мань үзүүмээс ойлгож байгаа хоо тий. Өөрхөн бэбигийн хүүхдийн хөл гарын хий авдаг. За нэг юм жижигхэн загвар нь хөлбөр нь байна. За тэгээд дотор нь юу вэ гэхээр үсэг байна, нэрийг бичдэг. Цаг өдрөө бичдэг. Жаазн хив авдаг, хив авахч нь тэгээд будган байна. Нөгөө яг авсан хивээ хөрхөн гар хөлөс үдийн хивийг дагуулад бодчихдаг штэ. За эдгээр байна. Энийг ийм үнээр авсан. Тэн шүү. За энэ хабар энийг бас сонирхож байгаа хүмүүс байвал ийм үнээр авч болох нь байна. За дараагийн бараа юу вэ? Гэхээр цэнэглэгч байна. За Type-C. Гол нь нэг хурдан цэнэглэгч. Хурдан цэнэглэгч буюу super fast. За задлаад харуулъя. За яг нэг Samsung-ийн ориг цэнэглэгч адаптертай адилхан бас мэдээж яг оргин бичлэлтэй хямдхан юм чинь тийм ээ. Ийм үнээр авч байгаа. Та нар маань зүгээр одоо ингийн нэг юм одоо сонингийн жил гэж юм болж байгаа шиг. Тэгтээ нэг юм байдаг л цэнэглэгчийг жоохон хүнтэй аваад байдаг шүү гадуур юм нууцны газруудаас. Тэгэхээр яг энэ цэнэглэгчийг
Pinduoduo аппликейшнээс дамжуулж авч байгаа. Ийм үнээр авч болох нь энэ бол маш одоо бидний лав миний бол бодож байгаа мэдж байгаа газар дэлгүүрүүдээ бодвол хамаагүй хямд шүү. Энэ болохоор би албаар нөгөө машинд цэнэглэн гэжлээд мангар уртыг авсаа энэ одоо хийдэм бэ? Метр 50 байхаа. Би одоо ингээд алдлаад гэдэг чинь хэд гэсэн үг? Метр 50 уу? Метр 50 байхаа. Харин 2 метр шүү дээ. Ийм урт кабелтай. Яг ийм хоёр талтай Type-C. Ер нь яг ориг USB зэнэглэгчээс бол ерөөсө дутах юм байхгүй. Зэнэглэх хурдны хувьд нөгөө угаасаа Samsung-ийн утсыг зэнэглээд үзэхээр хурдан шууд гарч ирдэг шүү дээ. Супер фаст уу, зүгээр фаст байна уу? Зүгээр л чаржинг гэж ивэл бас удаан зэнэглэж ийн гэсэн үг. Тэгэхээр энэ зэнэглэгч бол би өмнө авч ирсэн болохоор мэдээд байгаа шүү. Супер фаст хамгийн урдан зэнэглэгчнүүд байдаг. За ийм үнээр авсан байна. За дараагийн бараа. Юу вэ гэхээр за ажиллагдах юм байна. Урчи. Малгай. За ямар онцлогтой яадаг малгай вэ гэхээр цэра шилтэй. Бидний шилтэй. Нас малгай. Энэ одоо яах вэ гэхээр өмслөө. Ма. Яа. Оо. Тэтэл өмсч юм уу? За ингэж өмсч болох нэ. Амар хүйтэн байдаг шүү аа. Гадаа ингэж амар хүйтэн дудахаар болдог шүү. Тэгэх юм бол бид нэр ийм малгай аваад ингээл битээ оролдоор орчих талцтай. Янз юм шүү. Зүгээр нарны шил шиг бууралттай. За энэ бас малгайг захиалж үтсэн. За ийм малгайг бид нэр би хэдэн төгрөгөөр авсан бэ? Ийм үнээр авсан биш үү? Нос малгай бүтэн яадаг хамгаалдаг. Нүдний шилтэй нос малгай тэгэхгүй бол ингээл цантас мантаалаа энэ нүрам жоохон ингээд яг нэг тэр энийг ил гарахаараа амар даардаг штэ. Тэгэхгүй энэтэй байхад бол маш дулаахан байх шиг зүгээр санагдаж байгаа да ашиглал үзэн дээ тий. За тэгээд өнөөдрийн бичлэгийн сүүлийн бараараа задлаа. Энэ төрөөс шарагдаад байгаа том харагдаж байгаа болвоос хэлбэрээс нарахаар ойлгомжтой байна л да. Би бол юу гэдгийг мэдчихвэ. За задарсаа. За ийм тэрэг байгаа шүү. Бараа зөөхөд 20 ингээ авч явахад хэрэгтэй. Маш боломжийн жижигхэн авсаархан ихвэгдээд ийм жижигхэн болцдог. Тэгээд 3 дугуйтай. 3 дугуйтай болохоор нэг дэшээ шатаар авирдаг. Шатруу ингэж ирээд яваад буулахад амар загвар байдаг штэ. Намайг танаас тогсоод харууллаа. Зя. Зэм 3 дугуйтай шатаар авирж болдог. Гэдэг. За бариулнаас тийшээ сондог байх хэрэгтэй да. Яа. За ингээд тийшээ. Энэ хүсэл сонх юм байна. Иргэдэд мангар жижигхэн болчих болохоос шиг ингээд дэлгэхээр нэлээд том болж байна. За энэ хөө том тэргийг ийм үнээр захиасан. Энэ бол нэг 150 илүү хангалттай даахаар юм байна. Зурган дээр бас хэдий хэлэгдсэн байлаа. За энэ дээр байгаа. 20 нөгөө ачаа бараа энэ зүрийн зөөхөд маш хэрэгтэй. Ийм тэрэг байна. За энэ удаагийн дугаарыг түрээд өндөрлөж байна. Дараагийн бичлэгээр удахгүй уулзъя.